Эрхэм мөндөд үзэгчдээ бидний зүгээс бэлдэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлэг шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртээлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараа бид бүхэн Өвөрхангай аймгийн Хужир цумын нутагт орших өндөр сан тайрхны тахилга Баяр наадам болон тахилгын үйлээс хийсэн нэвтрүүлгийг үзэгч та бүхний хүртээлэхэд бэлэн болоод байна. За өндөр сан тайрхан нь өгөөмөр буйна олон нийтдээ түгээж өндөр хайрхныхаа өвөрт хоршдог сумдууд орон нутгийнхан малчин ард иргэд маань хайрхан уулан шүтэж олон жил сайн сайхан амьдарч сүсгтэн олон нь сүсгэлэн залбирж ирсэн ийм түүхтэй юм аа. За өндөр сан тайрхан нь нутгийн ард иргэдийн дээдлэн шүтэж ирсэн тахилга тайрхан бөгөөд 2016 онд Хужир цумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сумын тахилга тайрхан болгож зарлаж 4 жил тутам дахиж бахаар шийдвэрлсэн байдаг үлээ. Өндөр сан тайрхныг Өвөрхангай аймгийн Хужир цумын ард иргэд Хужир цумын засаг даргын тамгын газар холбогдох хүмүүсд голлон дахиж мөн бас өндөр сан тайрхныг Өвөрхангай аймгийн Үлзий цум, 900 цум, Сант цум, Архангай аймгийн Хотон цумынхан хамтдаган дахиж ирсэн уламжлалтай билээ. За өндөр сан тайрхны тахилга 2026 оны 5 сарын 25-ны өдөр буюу Галан борин жилийн зуны ихэнх сарын шинийн 9-ний өдөр зохион байгуулагдаж хол оройс үрсэн ирсэн зочин гийчд нутаг усаан дээдэлдэг өндөр сайхан хайрхандаан өгөөмөр буйнаа даатгадаг сүсгтэн олон олноор хүрэлцэн ирсэн байлаа. За ингээд өндөр сан тайрхны тахилгын ёсол үйл эхэлж Өвөрхангай аймгийн Хужир цум, Өвөрхангай аймгийн Үлзий, 900 Сант, Архангай аймгийн Хотон цумдын тугийг хайрхныхаа оройд залснаар өнөөдрийн өндөр сан тайрхны тахилга бас эхэлсэн байгаа. За тахилгын үлийг нээж Өвөрхангай аймгийн Хужир цумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Дор цэрэнгийн Мягмар сүрэн өгүүлж мөн хурлаг соёлын үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан маа. За ингээд эрхэм мөндөд үзэгчид та бүхэн өндөр сан тайрхны тахилгын нээлтийн арга хэмжээг хүлээн авч үзнэ.
Сайн байцгаана уу? Эртний түүхээ өв соёлоо дээдлэн хүндэтгэж ирсэн өвөг дээдсийнхээ шүтэн болсон Элдэн байлын хошууны шүтэн хайрхан өндөр сан тарихныг таах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ зуны ихэнх сарын шинийн 9-ний бэлэгтэй сайн өдрийн мэндийг өөдөөд нөргөн мэдчлэе. Цогтхон тайжаас улбаатай харихны дахлаг 1830 оноос төрийн ёсоор дахиж ирсэн түүхэн уламжлал эдүгөө 21-р зуунд энэ цаг үед уламжлан үргэлжилж байгаад талархалтай байдаг. Монголчууд эртнээс нутаг ус шүтэн уул харихандаа залбирч байгаль дэлхийгэн дээдлэн шүтэж хүн байгаль хоёрын шүтэлцээ холбоог эрхэмлэн ирсэн ариун уламжлалтай ард түмэн билээ. Өнөөдөр бид өвөг дээдсийнхээ энэхүү үнэт төв соёлыг үргэлжлүүлэн нутаг хошууныхаа зон олныхон сэтгэлийн шүтэн болсон гарахнаа төрийн ёслол хүндэтгэлтэйгээр дахин тааж байна. Энэхүү гарах нь зөвхөн байгалийн үзэсгэлэн тогтоц бус нутгийн ард түмний эв нэгдэл омог бахархал түүх соёлын үнэт төв хойч үедээ өвлүүлэн үлдээх ариун шүтэн билээ. Иймд бид байгаль ихэн хайрлан хамгаалж өв уламжлаан дээдлэн үр хөвгтдээ зөв үлгэр дуурайл болгон өвлүүлэх учиртай. Элдэн байлын хошуу нь урд хэсэг нь одоогийн Дундгов аймгийн Сайхан овоо, хойд хэсэг нь Аргангаа аймгийн Хотонд төвшрүүлэх сумын Хөх сумын гол хүртэл үргэлжилж байсан түүхэн их сурвалж бий. Өнөөдөр Элдэн байлын хошуу нутаг өндөр санд харихны ивэлд багтдаг Уургангаа аймгийн Сант, Юсэн зүйл, Үлзийт, Хужирт, Аргангаа аймгийн Хотонд сумын удирдлагууд болон нутгийн өргөн түмэн олноор цугларч нутгийн харихандаа өргөл буйнаа хайрлаж шүтэн залбирч байна. Өндөр тэнгэр байж, өвөг дээдс харж, уул ус минь амгалан байж, улс орон минь төвшин байх болтугай. Та бүхнийхээ ажил үйлсд өөдрөг бүтэмжтэй, айл өрх бүрд аз хямртай байхыг ерөөе. Төрийн дахилгад харихны дахилгын ёслолын үйл ажиллагааны нээснийг мэдэгдэе. Хүрээ. За, сантуулын савдаг нь бол хааны дүр байдалтай. Мишээсэн одоо сайхан улаа бутарсан цагаан царайтай. Баруун гартаа өстийг хангах чандмын эрдэнэ барьсан. Цагаан туг барьсан. Зүүн гартаа эдээ эрдэнээр дүүргэсэн алтан хундаг барьсан. Ийм хаан дүртэй савдаг байдаг гэж үздэг. За тэгээд охин түшээ гүнгийн бас бус савдгийг энэ сантын сантаа хамтдаган уншдаг ийм уншлагын эртний судартай. Энэ уншлагын судрыг болохоор халахын Монгол улсын ерхий сайд байсан Жалхан судах Дандан базрын айлдан зохиосон энэ судраар уншлагыг явуулж байгаа. За тэгээд сая өрөө бүрөө үлээхээр тус савдаг хангаа дэлхийн эзэдийн энэ орон энэ газарт залж дуудаж авчирж ирж байгаа юм шүү. Энэ газарт одоо ингээд амнар тун үлээснээр энэ газарт охин түшээгийн тус савдаг өндөр санд гарны хаан савдгийг
залж авчирж ирнэ гэж ингэж бодоорой. За тэгээд тусалж байгаа шийдвэр залбираарай. Өндөр сан таархныг дахиах үйл ажиллагаа өргөн дэлгэр үргэлжилж байлаа. За ингээд номын үйл хүрэлцэн ирсэн ламнар хайрхны авшиг шингэсэн олон сайхан номыг хуурж зүсэгтэн олон өрсдөхөө ажил амьдрал буян заяа үр хүүхдүүдийн сайн сайхан нутаг орныхон сайн сайхныг даатхан залбирч сүсэглэж байсан юм аа. Өндөр сант хайрхны тахилгын ёс үйлүүд шатраатаагаар үргэлжлэн зохион байгуулагдаж байлаа. За тухайлбал Өвөрангай аймгийн Хожир цумын Харьяат Монгол улсын Манлай зан Гавья Тэвэрчин Донорын Долгор сүрэнгийн хурдан бор азаргыг хайрхны тахилга болгож сэтэрлэж энэ сайхан өргөл өргөсөн байгаа. За бор азарга бол Өвөрангай аймгийн Хожир цумын Харьяат Монгол улсын Манлай зан Гавья Тэвэрчин Донорын Долгор сүрэнгийн Дун сүргийн дээж болсон ийм сайхан азарга байсан юм. За ингээд азаргыг сэтэрлэж уул хайрхандаа эхэл өргөж энэ азраг бол бас энэ уул усны авдаг энэ уул усны энэ сайхан хиймэр лунда шингэсэн хиймэрийн хүлэг болсон юм аа. За ингээд ард иргэд сайхан хайлж азрагыг сэтэрлэх үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. За мөн төвчлэн тэнгэр хайрхандаа дуу цумыг хөөргөх үйл ажиллагаа болсон юм. За дуу цумыг Хожир цумын эрдэнэ лүгш дурлалын дарга Дор цэрэнгийн Мягмарсран Монгол улсын өсгөдөр начин Ширмэнгийн Батуяг за Шимжид Аршаан сууллийн захирал Арднагийн Лавсран нар дуу цумыг хөөргсөн бол за Өвөрангай аймгийн Хожир цумын Харьяат Монгол улсын өсгөдөр начин Ширмэнгийн Батуяг өндөр сант хайрхны айл дүрийг уншиж олны хүртэл болгосон байгаа. За ингээд өндөр сант хайрхны тахилга маань бас өргөн дэлгэр сайхан үргэлжилж байлаа. Айлтгалын үг өндөр сант хайрхан уулын их тэнгэр дэргүүтэн эргэн тойрны уул усны эзтэй нар хуртай зуны наадам цэнгэлд байсан нартай сайхан энэ л өдөр товлон тогтсон ёсоор тэнгэр сахиус тус савдгаа баясхан тахил өргөлөө дээжлэж тайлах сон үйлдэхээр тугс үлдээн залж Монгол төр ёсолж байна. Хиймэр сүлдээ даатхан олон түмэн сүслэж байна. Хутг уул 3 халиар их баг унт улсын байгаа мянган савдаг залрах төөн гизэг бүрд хожирын гол их баг унтын гол бас бус ус болог шандын тусууд таалан сойрхоно. Тахилгын чуулганы эзэдийнхэн алдар ачлыг магтан ариун номын дууг сонсгоё. Аршаан цацал сан сэржмэн өргөн арц хүч анг ганг тэргүүд тансаг үнэртэн асан ариусгая. Сонордогтун баясагтун амтд дэдэ шүүсэ тавглан айрг тарган сүгнэж ариун баялаг эд зүйлсээсэн дээжлэн өргөё. Болгоохтун таалахтун тэнгэр дуут сумаан эсгэж зүс зөргийг тань бадрай. Тэгхэд хөлмөрөн эрднэн зүслэж онгоёо. Хуурын татлаг уртын дуу уран тэнхэд хөлмөрөн эрднэн зүслэж онгоёо. Хуурын татлаг уртын дуу уран биелгээ хүчний төвлөлтөөр сонор болоод
Мэлбэгтэн Милая баясагтун зэнгэгтун заллаг айлтгалыг хүлээн авч өндөр сон таархны сүл тахилгын сүншигт овоонд таацсан хурсан тэнгэр тусын эзэдтэй орон нутаг зон олныхон хүсэл айлтгалыг өчөө. 30 долгосон энэ өдрөөс огтон ирэх 4 жилдээ бомон олны ивэг баттхан олон түмний заяаг түшин байгаль дэлхийг баясгаж үр тариа ариунтай мал сүрг өсөлттэй хүн зон энх томх амьдрал үйлэн тэгш дүүрэн төмөн олон амгалан байхын ерөөл даатгалыг айлтгая. Соёрхон болгоож нэгүүлсэн эвэгтэн өндөр сан тайрхан минь өршөөлтөд хайрхан минь гурвастын эзнийг баясуулж хайрл хор вороогон буудаж хайрлаа. Цэцэг ногоогон найгуулж хайрл чин хүслийг минь болгоож хайрл авралт хайрхан минь ачлалт хайрхан минь ээ. Хошуу нутгаан ивэж хайрл хүн амтнаан жаргуулж хайрл булаг шандаан оргилуулж хайрл буян хишгэ түгэж хайрл эзэн богд хайрхан минь их шүтэн хайрхан минь ээ. Хөрс дэлхийгэн эвэргэж хайрл хүнс бутагаан арвжуулж хайрл амгалан жаргаланг мандуулж хайрл ариун сайхныг дээдэлж хайрл ивэж хайрл болгоож хайрл тандаа мөргөө тандаан залбиря хорой хорой хорой. Санхин зүүдэнд мөнхийн далгатай самтын цагаан хайрхан олми өгөөдсэн минь алтан олги өндөр сантми эжолаа Дүмбэр аргалдан тэнгэрийн тамгатай аруун дагшин орхон олми зүрхний гүннээс ойны далгатай авралын борхан ааволминнэ Асрын өндөр дөрвөн аргалдаа тэнгэрийн тамхтай хувилгаан олмин амин зүрхэнд минь ойны далгатай авралын борхан шүтэн олмин
эстэй нөхөн ширээ чандман олми За энэхүү Өвөр Хангай аймгийн Хужир цумын нутагт орших өндөр сан таархны тахилга өргөн дэлгэр одоо үргэлжилж сүсэгдэн олон өөрсдийнхөө ажил амьдрал буян заяа за өөр хүүхдүүдийнхээ сайн сайхан нутаг орныхон одоо ирээдүйн хойчин төлөө олон сайхан одоо зүйлийг шивнэж сүсгэлж одоо бас ингэж залбирал тахилгын үйл маань бас өргөн дэлгэр болж өндөрсөн байгаа. За харин үүний дараагаар өндөр сан таархны тахилга зориулсан Бэсрэг Баяр наадам одоо зохион байгуулагдсан. За ингээд одоо Баяр наадамд бас холойрын олон сайхан уяачид бөхчүүд одоо хөрөлцөн ирж оролцсон байгаа. За өнөөдрийн одоо тахилгын одоо арга хэмжээний хүрээнд хурдан их насны морьд уралдаан, соёол насны морьд уралдаан, түн зүсний үхийн барилдаан. За тэгээд одоо Баяр наадамт холбоотой олон одоо үйл зан танилцлууд одоо бас зохион байгуулагдахаар бас төлөвлөгдсөн байлаа. Өнөөдрийн Баяр наадмыг зорин ирсэн нутгийн олон одоо ард иргэд бол одоо хүнхээр олуулаа одоо хүлцэн ирсэн байсан харагдаж байлаа. За ингээд Баяр наадмын нээлттэй арга хэмжээ зохион байгуулагдсан. За Баяр наадмыг нээж одоо Сумар нутгийн удирдлагууд хөөгөлсөн бол за Хужир цумаас төрөн гарсан урлаг соёлын алдартнууд за мөн одоо бас үрийн сайхан ганга нутгийнхаа нэрийг гаргаж байгаа олон сайхан алдартан дуучин хорон бүтээлчид одоо хөрөлцөн ирж хард иргэдэд айдуугаан өргөн барьснаар одоо нээлттэй арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагдсан юм аа. За ингээд одоо эрхэм мөндөд үзэгчид та бүхэн Өвөр Хангай аймгийн Хужир цумын нутагт орших өндөр сан таархны тахилга зориулсан Бэсрэг Баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээг хүлээн авч узнаа. Санахын эзүүдэнд мөнхийн дагалгалтай сантын цагаан хайрхан уулмын өвгд эцсийн алтан үлгий өндөр самт хайрхан ээж уулаа. Зүмбэр өргөлдөөн тэнгэрийн тамхтай ариун дагшин бурхан уулмын зүрхний гүнээс буйны далдахтай авралын бурхан аавууд өндөр самт хайрхан Өглөөний гэгэн наран шиг мандах ёстой юм эрэхэн өндөр тэнгэрийн одод шиг яваалзах ёстой юм Тэгээд цахилах ёстой юм үнэн чи хариг тэгээд ингэчих ёстой юм
Хожирт сумын хойморт сүрлэгээр дүнхийх сан туулна. Орхны хөндийн байгалийн цогцлборт газрын бүрэлдэхүүнд багтан оршдог байгаль түүх шүтлэг соёлын хосгүй нандин өв билээ. Элдэн бэйлийн хошуун 1688 онд үүсч 1691 онд цогтхон тайжийн ач Сутай элдэн засаг захирах эрх олж авч хожим 1725 онд Сайн Ноён хан аймаг байгуулагдахад харьяанд нь багтаж Сайн Ноён хан аймгийн Элдэн бэйлийн хошуу гэж нэрлэх болжээ. Элдэн бэйлийн хошуу нь хойноосоо урагш сунаж тогтсон нарийнхан цулбуур нутаг бөгөөд одоогийн Архангай аймгийн Хотонд сум, Өвөрхангай аймгийн Сант, Үлзийт, Зүүл, Хужирт сумын нутаг хамаарч байгаа бөгөөд түүхэн баримтад тэмдэглэснээр төр гэрэлтийн 16 дугаар буюу 1836 оноос өндөр сант хайрхныг тахиж иржээ. Бидний өвгдээд уул ус, ургамал цэцгэс хийгээд ертөнд дэлхийн юмс бүхнийг амь шүншигтэй хэмээн хүндэтгэн үзэж аргадан сүслэн аяжжан жам ёсонд нь амьдрал ахуй аж байдлаа зохицуулж зогцсон ирсэн амьдралын гүн ухаан чин ариун сүсгийн илэрхийлэл юм аа. Ардын уламжлалт энэхүү үйлийг ёс заншлаар төдөөгүй төрийн бодлогоор баталгаажуулан дэмжиж хэрэгжүүлэхээр Хожирт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны шийдвэрээр тахилгад уул болгон зарлаж 4 жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлсэн. Энэ удаагийн хайрхны тахилгад Архангай аймгийн Хотонд сум, Өвөрхангай аймгийн Зүүл, Сант, Үлзийт сумын удирдлагууд дэмжин оролцож байгаад баяртай байна. Хайрхны тахилгын арга хэмжээг ивент итгэсэн өндөр сант хайрхан компани захирал Монгол улсын начин Ширмэнгийн Батхойг, Хожирт сумын 3 дугаар багийн малчин Самбуугийн Ганбат, Нямхуугийн Ган Чимэг, Хотонд сумын иргэн Мажтай Мөнхбат, Хотонд сумын малчин Амар сайхны Нямзагт, Сумьягийн Ганс өх нарт нутгийн зан олонны өмнөөс талархал илэрхийлгээ. Өндөр сант хайрхан нь өнгөрсөн одоо ирээдүй 3-ыг холбосон байгаль шүтлэг хүмүүний соёлын нандин өвийг тайсан ариун шүтэн болон оршоор ирсэн ба зан уул төдий бус харин хүний оюун санаа байгаль дэлхийдээ нэгдэн нийлэх агшин уул усны амин чанартай харилцан ойлголцох дотоод холбоо билээ. Ийхүү өндөр сант хайрхны тахилгад зориулсан эсрэг наадмын үйл ажиллагаа албан ёсоор нээж байна. Та бүхэн сайхан наадаарай.
хайрхныхаа талаар бизнес тахилгын талаар сэтгэлээ оцхгүй да. Өнөөдөр манай Андерсон цомын тахилга сайхан болж өндөр сайхан болж байна. Одон сайхан хурдан дуурлаа. Одон сайхан бүгдээр ирсэн байна. Өнөөдөр 22 онд манай цом андан хэд болон цом дараан өдрөд 4 жилийн удаа тахиг тохиод 22 онд энэ өндөнд яг ороод дэрэн тахилуулаа явуулсан болсомаа тэгээ би тэр үед нордсон. Өнөөдөр дахин оролцлоо тэгээд сайхан байна. Тэгээ би нэг өндөр цомынхаа цом юу ууландаа нэг азраг одоо өргөсөмаа тэгээ азрагаан догоо үедээ би аваад явсан. Одоо та азрагаа хийж өгөөд. Тэгээд өнөөдөр алуусаа сэтрлээд уулангаад хингэраад өргөөд ингээ өгсөн. Өнөөдөр сайхан болж ягаад азрагын ноттой би жоо хожирсэн хойно харал донголдоо төрлөө. Тэсээ наад нурдлан гэдэг тараа дийшээ уян дондор хараад хойш яваад гисэн бат нартууд ороод энэ дээр бас маш биlis яаж бэлгэж байна нэг одоо За эртний үеэс сайн аймгийн Эрдэнэ байлын хошиг одоогийн Архангай аймгийн хотон сум. За одоо манай өнөөдөр нэгт оролцож байгаа Өвөрхангай аймгийн дөрвөн сум байна гэдэг Эрдэнэ байлын хошиг гэж явсан. За одоо манай Архангай аймгийн хотон сумын Орхон багт орших өндөр замт хайрхны тахилгын наадмыг маань одоо хил залгаа байдаг хожир сум маань одоо зохион байгуулж өргөндөр сайхан зохион байгуулж байна. Ингээд 4 жилд нэг удаа болдог арга хэмжээг өнөөдөр бас амжилттай сайхан зохион байгуулж байгаа хожир сумынхаа засаг дарга түрийн дэрэгдэх хамгийн газрын хамт олондоо бас баярлаж байгааг илэрхийлье. Өнөөдөр цаг уул уулнаа гарч нутаг орныхоо малчин сонгоолныхоо байгальд ихтлгийг хайрлах энэ сайхан арга хэмжээг одоо үеийн үед зохион байгуулж байгаа нь бас цаашдаа хойштоо хойж ирээдүйн болсон залуучуудаа бас өвлөн үлдээх ийм сайхан арга хэмжээний нэг юм аа гэд хэлэхэд таатай байна. Ингээд өнөөдрийн арга хэмжээнд хурдан морой сойж ирсэн хүч бяа үзгэрсэн бөхчүүдтэй уул уундаа гарсан нутгийн сайхан сүсгэн хотон та бүхэндээ ингээд юу сансан 9 цагаан өснө сэтгэлэн бүтэж байхыг ингээд хотон нутгийн ханзан голны өмнөөс бас хүргэж байгаадаа таатай байна. Та бүхэн маань сайхан наацгаараа. Санхан зүүдэнд мөнхийг дангатай Сантын цагаан хайрхаад Зүрхэндээ баяны дангатай Амарлын богорхаа Шүтэн
Астри тагатай аромагш борхоо За Өвөрхангай аймгийн Хужир цумын нутаг дорших өндөр санд хайрхныг за олон айл өрхүүд одоо хамтран зохион байгуулж за ивент итгэн одоо оролцсон байгаа гэдэг бас та бүхэндээ дуулахад таатай байна. За өнөөдрийн одоо энэ сайхан баяр наадмын ерөнхий ивент итгэгчээр Өвөрхангай аймгийн Хужир цумын явуул өндөр санд хайрхан хариуцлагатай явцад компани захирал Монгол Улсын өсгөдөр начин Ширэмгийн Батуяг за Өвөрхангай аймгийн Хужир цумын Бэрх 3 дугаар үгийн Сумын аварга малчин Самбуугийн Гамбат Аранхай аймгийн Хотон цумын Орхон багийн малчин Сумягийн Ганс үх Аранхай аймгийн Хотон цумын Орхон багийн малчин Амар сайхны Нямбаг Аранхай аймгийн Хотон цумын Иргэн Мажтай Мөнхбат Өвөрхангай аймгийн Хужир цумын Бэрх 3 дугаар үгийн малчин Нямхүүгийн Ганчимгийн гэр бүл гэсэн одоо энэ сайхан эрхэм сайхан гэр бүлүүд маань ивент итгэж хамтран одоо зохион байгуулсан гэдэг та бүхэнд хэлэхэд таатай байна. За энэ жутгаараа одоо энэ өндөр санд хайрхны тахилга баяр наадмын үеэр ерөнхий ивент итгэгч Өвөрхангай аймгийн Хужир цумын явуул өндөр санд хайрхан компани захирал Монгол Улсын өсгөдөр начин Ширэмгийн Батуягийн гэр бүлээс нутгийн одоо ард иргэд буюу одоо 60-аас дээш настай ахмадуудаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууж тэдэндээ бас эрүүлэх урт удаанаас хамгийн сайн сайхан мөхнийг хүсэн өрөөж байлаа. За Өвөрхангай аймгийн Хужир цумын харьяат Монгол Улсын өсгөдөр начин Ширэмгийн Батуягийн гэр бүл одоо сум орон нутгийнхаа төлөө бас олон сайхан зүйлийг санаачны хийж өргөжүүлж нутаг оронтойгоо бас их ойр байдаг ийм сайхан гэр бүл юм аа. За энэ жутгаараа одоо өндөр санд хайрхныхаа тахилга баяр наадамд хүрэлцэн ирсэн одоо ахмадуудаа хүндэтгэл үзүүлж за мөн одоо өөрийгөө сайхан танилцуулж нутаг орныхоо энэ сайхан авшиг баяныг хүрдэж ба хиймэрлэг сайхан одоо ажил амьдралынхаа тухай бас төмөн олонтойгоо хуваалцсан ийм одоо сайхан үйл бол баяр наадмын одоо үеэр бас юм аа гэдгийг та бүхэндээ хэлэхэд таатай байна. Өндөр санд хайрхны маань тахилгаас өргөн дэлгэр болж танай гэр бүлийн хувьд одоо өнөөдрийн хайрхны тахилгыг бас гардан зохион байгуулад усаа явж байна. Тэгээд сэтгэлээ овоолцохгүй энэ хайрхныхаа дараа бас бочвд зүйлээс ярих байна. За ер нь сайхан байна. Өнөөдөр 101 сарын шинэ 9 бэлэгцээ өдөр Элдэн бэйлийн хошууны ноён оргил болох өндөр санд хайрхны маань тахилга наадам болж байна. Төрийн тахилга наадам маш олон хүмүүс цуглаж ялангуяа хүчит их цугласан байна. Тэр өнөөдөр урд болж ирсэн наадмуудаас бол маш онцлогтой байна. Ер нь аймгийн наадмын хэмжээний чанартай сайхан өнөөдөр улс аймгийн золтой шилдэг, тундаг энэ том наадмуудад алтан цамд ордог ийм бөхчөд хүрэлцэн ирсэн байна. Тэрэнд их баяртай байна. Ард түмэн сайхан байх шиг байна. Дээр нь манай өөрөнгөөр угалсан сайхан дуучин, гавья дуучин анх хоёр. За тэгээ манай Хужир цумын дуурийн мундаг том дуучин гарч байгаа. Батэрднэгээ залуу. Энэ хоёр маань бас урилгаар иж оролцож аядуугаар өгсөн. Ийм сайхан онцлогтой сайхан наадам болж байна. За хөрөнгөсаа яваарай. За ингээд хурдан их насны мөр дэрсэн Өвөрхангай аймгийн Хужир цумын өндөр санд хайрхны тахилга баяр наадам хурдан их насны мөр дэрсэн. За үзүүрийн мөр рүү шууд одоо очороо. За 71 дугаартай Өвөрхангай аймгийн Хужир цумын яш Мягмарсрынгийн од хурдны шарга морыг энэ дундууруудаа гарч байгаа шиг харагдаж байна. За 5 дугаартай урдааны дунд болсон одоо Аранхай аймгийн Хотон цумын Жаргалантын очир хувийн од хурдан бор одоо сүмгэн дээр одоо энэ 5 дугаартай зээлбэр одоо цаатлаар одоо уршиж байгаа харагдаж байна. За цааталт нь 43 дугаартай хурдан хээрмөр одоо гараад ирсэн үзэгчтэй. За тэр мөр бол одоо Өвөрхангай аймгийн Хужир цумын Чулуунбатын одоо урдан хээрмөр 43 дугаар дээр хар кас малгайтай өгдөнцөн. За энэ дунд нэг 52 дугаартай урдан хоолмор одоо үзүүрийн мөр дүүстэй бас нэлээ ширүүхэн үлдөө гарч ирсэн. 52 дугаартай урдааны замд одоо мордсон юм байна. За ингээд хурдан их насны мөр дууд бол гарааны дугаар дээрээс эргэсэн шүү үзэгчтэй.
За 34 дугаартаа урдаанаас Өвөрангам хожирцсон байж Батнасангийн алтан сүргийн одоо урдан халдармаар одоо хонгормоор цаадлаар өнгөн дээр одоо гараад ирсэн ба харагдаж байна. За цаадлаар 43 дугаартаа урдааны зам одоо мордсон. Өвөрангамгийн хожирцсон байж Чулуунбатын одоо урдан хээрмаар 4-5-ын бөөрөн дээр гараадсан. Ер нь 10-аад мөр одоо ингээд өндөр сан тайрхны дахилгын наадмаа урдан их насын мөрдөө урдааныг одоо хөдлөөд одоо гараа явуулсан. За 350 дугаартаа бас нэг 436 дугаартаа Өвөрангамгийн хожирцсон минь яачаа ням тавгийн одоо урдан мөр одоо энэ үзүүрийн мөрлүүдээр одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд 52 дугаартаа хуулмөр одоо энэ 3-4-ийн бөөрөн дээр одоо гараад ирсэн. За энэ одоо хуулмөр бол Арангаймгийн Үгийн нэр сүмийн үеч Баасанбатын одоо хуулмөр байна. Мөнгөтэн Баасанбатын одоо хуулмөр гараад ирсэн байгаа. Энэ хуулмөр одоо 3-4 Мөнгөтэн Баасанбатын одоо хуулмөр гараад ирсэн байгаа шүү үзэгчтэй. За ер нь наадмар дутаагаад явахгүй бол одоос ингээд одоо Бартаа руу орж байгаа. За 5 дугаартаа урдааны замд одоо мөрдсөн Өвөрангамгийн 5 дугаартаа урдааны замдсан Арангаймгийн хотон сүмийн үеч очир үеийн одоо урдан бормор одоо энэ үзүүрийн мөрдүүдээр одоо ороод ирсэн. За ингээд нэг 20 өдмөр одоо бөөндөө одоо угшлаад өндөр сан тайрхны дахилгын наадмын урдын их насны мөрдөө уралдааныг хөдөлсөн байгаа. 253 дугаартаа уралдааны замд одоо мөрдсөн хээрмэр бас одоо үзүүрийн мөрдүүдээр ороод ирсэн шүү үзэгчтэй. За энэ Арангаймгийн төгшрүүл гэсэн үе яаж Унаажвын хөө үеийн одоо урдан галдан бор шүү. Урдын их насны мөрдөө уралдааны өнгөн дээр одоо гараад ирсэн. Энэ хоёр борморны дунд одоо орж байгаа. За наалтад нь 57 дугаартаа бормор одоо үзүүрийн мөрдүүдээр одоо ороод ирсэн. 57 дугаартаа бормор бол за энэ одоо Өвөрангамгийн Батүлзийсэн байж ган дотгон бормор байна. За ган дотгон бормор байна. За арын мөрдөч ингээд сүмбгнээд ороод шүү дээ. За яваад дуурай манаж болооч. Ер нь одоо сүмбгэн мөрдөж явах бол 5 км-ийн асаас ордож байгаа шүү дээ. Газар нь одоо тэгээд таарч байгаа үзэгчтэй. За гэхдээ одоо өксөж уралдана. За 52 дугаартаа уралдааны замд орсон хулмор одоо уршилж байгаа. За Өвөрангай тэр 52 дугаартаа хулмор бол одоо Өвөрангаймгийн Арангаймгийн Үгийн нэр сүмээ яаж Баасанбатын одоо урдан хулмор одоо хурдан их насны мөрдөө уралдааныг хөдөлсөн байгаа харагдаж байна. Цаалттай нь 29 дугаартаа бормор одоо бас үзүүрийн мөрдүүдээр нэлээд ширхэг удаа орж ирсэн үзэгчтэй. Арангаа хотон зүмээж ням лавгийн ичингийн бормор үзэгчтэй. Энэ аймагсан орнотгийн олон наадманд одоос айрагдд төрүүлж ирсэн бормор одоо өнгөний мөрдүүдээр ороод ирсэн 3-4-ийн бөөрөн дээр одоо гараа явчлаа. За на Бартаа гараад хойроод одоо явнаа. За ингэж л одоо таавханд бас үзүүлж байгаа даа. За өнгөн дээр одоо урсгалсан нөгөө Арангаймгийн төгшрүүл гэсэн байж хөө үеийн одоо галдар морын жоох хойш хөдлөн суугаад нэг 10-ын бөөрөлд орж байгагдаж байна. За түрүү одоо хурдан их насны мөрд уралдааны хүзэлд орж байсан 43 дугаартаа уралдааны замд орж ирсэн одоо урдан халтар мөр одоо мөн одоо хойш суудсан байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За өнгөний мөрдүүдийн бол байр бол одоо өөрчлөгдсөн. Дөрвөн бормор одоо хөдлөөд одоо гараад ирсэн. 57 дугаартаа урдан бормор одоо энэ бөөмөрдүүдийн ард дээр одоо өгшилж байна. 57 дугаартаа уралдааны замд орсон бормор бол одоо Өвөрангамгийн Батүлзийсэн байж ган дотгон бормор байгаа шүү. Энэ 6-7-гийн бөөрөнд орж оршиж байгаа. Төвний урал дээр одоо 34 дугаартаа урдан хонгормор одоо өгшилж байгаа. За энэ одоо Өвөрангамгийн хожирцсон байж Батнасангийн алтан сүргийн одоо урдан хонгормор одоо 6 дээр одоо өгшилж байна. За 6 дээр одоо өгшилж харагдаж байна. Даш тогтгийн одоо урдан 39 дугаартаа хээрмөр одоо энэ 10-ын бөөрөн дээр сураад ирсэн биш. Энэ хээрмөр тогтоон зэрэг энэ Өвөрангамгийн хожирцмын одоо мөр шүү үзэгчтэй. Төвний урал дээр одоо 34 дугаартаа урдан бор хонгормор одоо өгшилж байгаа. За одоо ингээд үзүүрийн мөр бол тасарсан үзэгчтэй. Зөнгөний мөр лугаа явъя да. За ингээд хурдын насны мөр дуурлааны бормор төлсөн. За наад мөрдүүд нэг жоох харуулж байгаа. Тэгээд одоо үзүүрлөгөө явъя. За ичингийн бормор одоо энэ бөөмөрдүүдийн өнгөн дөрж байгаа. Энэ мордуудаа зэрэгцээрээ. Зээрдмөр бормор одоо уршилж байгаа. За 35 дугаартаа урдан хөрмөр одоо сүзүүрийн мөрдүүд дээр ороод ирсэн байх шүү. За 35 дугаартаа уралдааны замд одоо мордсон. За энэ одоо 35 дугаартаа уралдааны замд мордсон мөр бол одоо хэний мөр байна. Арангаймгийн хотон цумын үеч шатрын одоо урдам хөрмөр юм биш үзэгчтэй. За энэ одоо шатар гэдэг үний шатар уяачийн одоо хөрмөр одоо энэ өнгөний мөрдүүдээр ороод ирсэн. За ингээд 70 дугаартаа ордон бормор одоо энэ дууд оршиж байгаа. За одоо оршилнаа. Ичингийн бормор одоо Өвөрангамгийн Арангай хотноос ичингийн наа мөрдөд мөр одоо оршиж байгаа. За шатрын хөрмөр одоо энэ одоо оршиж байгаа. За гасан цагаас урдан их насны мөрд уралдааны өнгөн дээр одоо оршиж байгаа. 52 дугаартаа уралдааны замд одоо морцсон холмор одоо ус энэ одоо оршиж байгаа. За энэ одоо Арангаймгийн Үгийн нэр сүмээ байж бас Мөнгөтэн Баасанбатын одоо холмор одоо оршиж байгаа. Энэ мөрдүүд тогтоон 2 3 4 5 дээр одоо оршиж байгаа. За өнгөн дээр бол одоо бормор одоо хурдан их насны мөрд уралдааны хөдөө хол тасархаа хол давтар. За сумын алдарт байж Батөлийн бормор одоо өндөр сан тайрхны дахилгын наадам хурдан их насны мөрд уралдааныг хөдлөөд одоо уршиж байгаа. Ингээд барай бол одоо харагдсан. За наад бормор тоогод одоо орно шүү. За ингээд Өвөрангаймгийн хожирцмын сумын алдарт байж Батэлгэрийн бормор өнөөдрийн баяр наадамд одоо гал тайхан ангах уралдааны гэж одоо төрүүлгээр одоо хөтөлж байгаа нь одоо уршилж байгаа нь шүү юм. За яг наа бормортойгоо хамтдаа сайхан орж ороо. Өвөрангаймгийн хожирцмын сумын алдарт байж Батэлгэрийн бормор одоо ингээд өндөр сан тайрхны
тайрхны тахилгын наадмын хурдан их насны мөрдөө уралдааныг хөтлөөд одоо өгшилж байна үзэгчтэй. За дөрж Сүрмагийн Батэлгэр сумын алдартын одоо урдан мормор одоо ингээд өнөөдрийн одоо өндөр сан тайрхныхаа тахилгын наадамд одоо хөрүүлэх нэ Өрөнгө аймгийн хожирцмын 4-р үгийн сумын алдарт уу яаж Батэлгэрийн мормор өндөр сан тайрхныхаа тахилгын наадмын хурдан их насны мөрдөө уралдаан. За тугныхаа тэргээр ороо. За ингээ бормор одоо төрүүлээ. За наад машиныхаа яг гараар. За бормор төрүүлсэн. За ингээ борморыг одоо ингээ таахынд одоо харуулсан. За наа жарис газаан тогсчих. Зарис газаан тогсчих. За арын мөрдүүд хэрэг орж гинэ хүүхдээ. За одоо арын мөрдүүдийг одоо харуулнаа. За газар жоохон. За манай арын мөрдүүдийг машин онтгож явахгүй шүү манай жолооч. За ар дээр нь фермер одоо орж ирсэн үзэгчтэй. За энэ хиний Өрөнгө аймгийн хожирцмын уяач Ямдоогийн хос эрдний одоо урдан мөр одоо шинэ одоо амуу үзүүд одоо хордолж байна. За араас нь цартай хонгормоор ороод ирсэн. За нөгөө 52 дугаартай уралдааны зэмд одоо мордсон Өрөнгө аймгийн 52 дугаартай Баасанбатын хулмар одоо орчлоо. За 39 дугаартай энэ мөр одоо орчлоо. Өнөөдөр хайрхныхаа нааданд бормороо төрүүлээ баяр хүргэё. Баярлалаа. За хорвооныхон баяр. Бормороо дүү Улаанагийн дүүгээс авсан мөрөө. Өмнө яаж төгчөөсөн? Үүнд одоо энэ жил өвч бараг 5 төрүүлв. 5 жижиг наадам төрүүлсэн. Арангаа Өрөнгөта. За өнөөдөр удаад хүч. Сайхан манай ээжийг нутаг өндөр сантаар зурлаад морин төрүүлгээ сайхан баяртай л байна. За хэр өнөөдөр сайхан уралж амуу үзүүлээ. Баяр хүргэё. Өөрийгөө танилцуулаад хэр За баярлалаа. Намайг Өрөнгө аймгийн хожирцсан Ямдоогийн хос эрдэнэ гэдгийг. За хэр тухай. За миний эрмөр тэгээд сум орон нутаг олон хэрэг төрүүлсэн. Сан гурлаа баяр хүргэё. Баярлалаа. Намайг Аранга аймгийн Одон зумын Бургалтавгийн залуу ээж байна нэг хүр азрагдаг. Онгормоны тухайд сумдаа нодлоо ам үзүүлсэнмөр. Энэ жил анхны үе. За хээрмөр сайхан дөрвөлөө баяр хүргэё. За баярлалаа. Миний эрмэр Төв аймгийн Замсан аймгийн алдарт байт. Хуйга гэдэг хүний гадуу. Нодлон Өрөнгө аймгийн хожирцсан байраад Монгол сайн ургамалчин лавга гэдэг ахаасаа аваад Хос эрдний битүүмөр хээр энэ наадмын дээр анх ирээд дөрвөлж байна. Сэтгэл сайхан мөн аймгийн алдарт байт. Гүр Бацрын хонгор Харан аймгийн хотсон байраад Ичин гэдэг ахтаа баярлалаа. Тэгээд ард дэмжсэн хань жилтэй бүгд сайхан баярлалаа гэж өрөөлж хүлээ да. За хоолмор сайхан тавлаа баяр хүргэё. За баярлалаа. За өөрийгөө танилцуулаад. Намайг Аранга аймгийн Үгнөрөөс мөнгөт юм байсан. За хоолморны тухай. Холмор нодлоо хоттой 100 жилээр амуу үзүүлсэн. Ер нь битүүл хоморч. За өндөр сан тайрхны тахилгын наадмын хурдан их насны мөрдөө уралдаан төрүүлж яригдсан мөрдөг цоллож бай шагналыг дагардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За өнөөдрийн одоо хурдан их насны мөрдөө уралдаанд газраас олон сайхан одоо хурдууд одоо чоолж өнөөдрийн хурдан их насны мөрдөө уралдаанд төрүүлж яригдсан төмөн ихүүдийг цоллож бай шагналыг гадуурж байна. За шагналыг одоо өнөөдрийн энэ өндөр сан тайрхны тахилгын наадмыг ивент тэтгэн зохион байгуулж байгаа айл өрхүүдийн одоо төлөөллүүд ивент тэтгэж та шагналыг гардуулж эзэн хүнд нь баяр хүргэлээ. За төхөөрөмжуудаа орж илөө. За энэ хөргөнд үзэжтэй өндөр сан тайрхны 2026 оны тахилгын наадмын хурдан соёол насан барилгад Аранга аймгийн хотын сумын уяач ялгуусны Эрдэнэ 2-ын одоо урдан галдар өрөө хурдан соёол насан барилгад уралдааныг хөдлөөд гарсан. Түүний ард дээр Аранга аймгийн төгшрүүл өгсөн байж та Штөрчин далайгийн одоо урдан галдар өрөө бас өнгөн дээр одоо гараа авчлаа. За энэ дундуур одоо хөвж байгаа өрөөд манай зүглаач харуулж байгаа. Цаатлаар 628 368 дугаар уралдааны Өрөнгө аймгийн хожирцсан байж Ягмарч байн ташнымын одоо урд өрөө одоо өршөлж байна. За ингээд өвцөөрөө нэг олон өрөө одоо нэг 10 өрөө одоо өглөө гараад ирсэн. За хамгийн наадлаар 28 дугаар уралдаанд Өрөнгө аймгийн хожирцсан байж даваа жаргал Зэдэн бин даваа жаргалын одоо урдан өрөө одоо шинэ 28 дугаартай хонгор өрөө одоо өршөлж байна. За өнгөн дээр 50 дугаартай уралдааны замд одоо морцоо өрөө одоо хөтөлсөн. За энэ Аранга аймгийн хотын цумын уяач Даваахүйгийн Хүрл баатрын одоо урдан хар өрөө одоо хөтөлсөн байгаа харагдаж байна. За цаатал дээр 30 дугаартай 35 дугаартай энэ Аранга аймгийн төгшрүүл өгсөн байж Нацгийн Цэрэн эдэмтийн одоо урдан хөрөнгө хамарцгаа хөрөө өрөө гарч тэ төмөр чөлөөний буян эрдэнэ одоо соёлгоо даард уужруулдаг хөрөө өрөө одоо хоёр дээр одоо гараад ирсэн. За жоохон суугаад одоо яг энэ арын бөөрөнүүд харуулъя. За наад өрөөнүүдтэйгээ урам 3 дээр 29 дугаартай уралдааны замд одоо морцсон. Аранга аймгийн хотын сумын уяач лавгийн шатрын одоо урд өрөө гараад ирсэн маань ням лавгийн ичин одоо улдард уяа соёлгон тааруулж уужруулдаг.
Түүний ардлаар дахиад 253 дугаар уралдааны замд орсон. Арангаамгийн хотон цомын гоёш Ташторчин далайгийн одоо уралдаан хээр шар хэрүүрээр оршиж байгаа. Цааталтай нь 39 дугаартай хэрүүр ороод ирсэн. За энэ хэрүүр мөн одоо Уурангаамгийн хожир цом яаш отгоны 5 дэрж одоо урд өрөө шүү. Аймаг алдартай ичин одоо уяа солигон тааруулж журлуулдаг. Ийм өрөө одоо нэг 5 6-гийн боорон дээр ороод ирсэн. За ингээд одоо өндөр сан таарахын тахилгын наадмын хурдан соёл насны мөрд уралдааны өнгөний өрөөнүүдэд оршилсан. За ер нь наад өрөөнүүдийг одоо хамтаа оршилсан шүү дээ. Зам босол нэлээд бартаас 71 дугаартаа бор өрөө одоо ороод ирсэн шүү дээ. 71 дугаартаа уралдааны замд орсон. Уурангаамгийн хожирч маш Тэмцдэмагийн жамлын одоо урдан хол өрөө одоо ороод ирсэн. 7 дугаартаа бор өрөө одоо ороод ирж байгаа шүү дээ. За энэ одоо 7 дугаартаа урдан бор өрөө бас нэлээд ширэг хөлдөө одоо орж ирсэн. За энэ 3 өрөөд одоо 3 4 5 дээр явж байгаа. Хамгийн цаатлал улаан касмалгатай өгдүүлсэн Уурангаамгийн хожирсмын уяач отгоны 5 дэрж одоо урдан хээр үрээ. Наадлыг нь 253 дугаартаа уралдааны замд орсон. Арангаамгийн төвшрөл сумын гоёш Ташторчин далайгийн одоо урд үрээ. Сумын алдартай Таш далайгийн одоо урд өрөө одоо оршиж байгаа. За 3 дээр 29 дугаартаа уралдааны замд одоо мордсон. Хамар халзуу өрөө одоо оршиж байгаа шүү үзэгчтэй. За 29 дугаартаа уралдааны замд одоо мордсон. Арангаамгийн хотон сумын лавгийн шатрын одоо Арангаамгийн хотон сумын лавгийн шатрын одоо урд өрөө байгаа шүү үзэгчтэй. За ар дээр энэ 52 дугаартаа уралдааны замд орсон халдвар дөрөв одоо соёл насны мөрд уралдаан хөтлөнгүүд одоо эргэнгүүд одоо хөдлөөд одоо оршиж ирсэн. Хүмүүст Арангаамгийн хотон цомын гоёш ялгуусны Эрдэнэгийн одоо урдан халдвар манай зурлаач дурд одоо харагдаад өнгөрсөн. За одоо өнгөний одоо хөдөлж уралдаж байгаа 2 өрөөг одоо манай жолооч одоо оршилъя. Өнгөний 2 өрөө ч юм бол одоо толгон тасраад одоо оршивсан. 3 дээр Арангаамгийн хотон цомын лавгийн шатрын одоо урд өрөө амгийн алдарт байж ням лавгийн эчин одоо уяа солигон тааруулж журлуулдаг. Хүрээ хал зүрээ 3 дээр одоо оршиж байгаа. Даваа хүүгийн Хөрөлбаатарын одоо урдан хар өрөө байгаа шүү үзэгчтэй. За хар өрөө бол одоо аргагүй одоо урдан байгаа юм байна. Эрдэнэтийн Отгон баяр гэдэг хөө унтсан байгаа юм байна. За хар өрөө өнөөдрийн баяр наадамд хоолхон дөрүүлгэнэ. За түрүү бормор одоо хоолхон дөрүүлсэн. Хар өрөө дахиад одоо хоолхон дөрүүлгийг одоо байх газаргүй. Болоод бас арын мөрдүүдээс нилээ хоолхон одоо тасарлаа үзэгчтэй. За хар өрөөтэйг одоо ингээд оршилнаа. Арангаамгийн хотон тэгээд одоо Саархангаа Уурангаа нутгийн заагт одоо сүндэрлэн орших өн мөнхөд одоо энэ сайхан нутаг орноо ивент итгэж болж байгаа. Өндөр сайхан хайрхны маань өндөр сан тайрхны тахилгын наадмын хурдан соёл насны мөрд одоо барайнд орж ирэхэд за Арангаамгийн хотон цомын уяаш Даваагүйгийн Хөрөлбаатарын хар үрээ хол тасархай төрүүлэн орж ирж үзэгч олон түмэн наадамчин хурсан олноо одоо харж байна. За та бүхэн цаатлын зурглалыг харж байгаа. Наадам бол үнэхээр өргөн дэлгэр сайхан болж байгаа. Монголчууд одоо сайхан дэлгэр сайхан наадж байгаа. За жоох эргээд зогсож байгаа. Анаа жоох эргээд зогсож байгаа. За ингээд Арангаа хотын Даваагүйгийн Хөрөлбаатарын одоо урд үрээ төрүүлээ үзэгчтэй хар үрээ төрүүлээ. За одоо арын өрөөнүүдийн хооронд за 2 ч үрээ одоо хамттай байна. Хээр үрээ 3 үрээ одоо хамтдаа одоо ороод ирж байгаа маань. Араас хээр үрээ ороод ирсэн ба харагдаж байна. За хул өрөө одоо ороод ирсэн. За энэ үрээнүүдийн хооронд бол их сонирхолтой уралдаан гарах нэ. За зурхаа дээр одоо аль нэг гიშгэн өгүүлээ бүгдээр харъя. За ингээ амын үзүүнд Арангаамгийн төвшрүүлсэн байж Ташторчин далайгийн хээр үрээ одоо уралдаан 39 дугаартаа уралдааны замд одоо мордсон. Хожирд Уурангаа хожирдсан байж отгоны 5 дэрж өрөө 3 дээр одоо уралдаан. За 4 дээр одоо бас 35 дугаартаа бас Арангаамгийн төвшрүүлгийн нацгийн цэрнэ дөмдөө өрөө одоо уралдаан. За араас нөгөө 0 дугаартай уралдааны замд Арангаа хотын Цэрэнгийн Хөрөлбаатарын саар дөрөв орж ирж харагдаж байна. За 52 дугаартай дөрөв үзүүр дээр дөнгөж өнгөлөөд одоо гарахад одоо дөнгөлөө гарч ирсэн Арангаа хотын ялгуусны Эрдэнэгийн одоо урд өрөө одоо орж ирлээ. Өнөөдөр хурдан байж хайрхныхаа наадам цаахан төрүүлээ баяр хүргэё. За баярлалаа. Манай хар өрөө бол нөгөө мөнх сайхан манлаа унгаад тоо. Тэгээ Батмөр ах гэдэг унгаад мөр байгаа өрөө байгаа. Хангаа сант уулзаа хайрхандаа сайхан төрүүлээ баяртай байна. За хуулруу өнөөдөр хайрхныхаа наадамд ам үзлээ харглаа баяр хүргэё. Баярлалаа. Миний хуулруу Доронтой аймгийн өгшөлтэй өрөө байгаа маа нутг өрөө. Тэгээ сайхан нутгийнхаа овоонд ам үзэнд баяртай байна да. Хамарцгаа өрөө хаалт зүрээс хайрглаа баяр хүргэё. За Арангаамгийн төвшрүүлсэн байж төмөрчлөөний дон чам гэдэг юм байна. Энэ аль зүрэ манай ачийн зэрэндээ түнхэж хүний өрөө тэр үегдээ. Будам нэг Доронтой аймгийн хул ирээ цапха баяраа гэдэг хүний унгаад. Орж ирэгчагийн даш тогтхын хээр. За саар дүрээ сайхан 5 баяр хүргэё. За баярлалаа. За өөрөөр хэлбэл саар дүрээ Наваг Архагийн хотон цомын Хөрөлбаатарын дэлгэрчлээ. Энэ саар дүрээ өмнө сумандаа нэг баг жижиг он хийдэг.
За энэхүү өндөр сан тайрхны дахилгын баяр наадмын хурдан соёол насны морьд уралдаанд төрүүлж яригдсан соёол насны морьдын бай шагналыг бас гардуулан өгч баяр хүргэж байна. За соёол насны морьд уралдаанд газар нутгийн олон сайхан одоо цууд хурдан үлгүүд одоо уралдаж шандас одоо сорилоо. За ингээд төрүүж айрагдаж амуу үзөө. За тэгээд хайргийн арахнаас одоо ордолсон хурцурдгүй хөлгүүдийн бай шагналыг за баяр наадмын зохион байгуулагчид өндөр сан тайрхны дахилгын баяр наадмыг ивент тэтгэн оролцож байгаа. Ивент тэтгэгч айлрах гэр бүлийн зүгээс одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За ингээд одоо өндөр сан тайрхныхаа дахилгын баяр наадмын хурдан морьдын уралдааныг ивент тэтгэн оролцсон нийт гэр бүлүүдэд ивент тэтгэгч нартаа талархал илэрхийлье. Өчигдөр баримтаны цэцэг ногоон дэвчээрээ дөнгөж сэргэж чанлаа. Өчигдөр баримтаны гэрэн доод Монгол улсын хурцсан цэцэн сэтэн аймгийн бичмүүдийг амлагдсан. Монгол улсын бичмээ чимэд дөрж харгангаа аймгийн бацын гэлсэн гэрээтэй цэцэн харган дөрмийн цагдаагийн бичсэн бохоо аймгийн бичмийн төлөвтэй аймгийн мөртийг амлагдсан. Харгангаа аймгийн хотын цэцэн гэрээтэй бүхэл хөтөлбөрийн бохоо аймгийн аслага Жамбал Аргангагийн хотын цэцэн гэрээтэй Аргангагийн бүхэл хөтөлбөрийн алдар спортын хороо Соргошвар компани Цацархангаа компаниудын бохоо аймгийн аслан баасангийн шарав доржийг амлсан бүгчүүд өглөө. Монгол улсын хурцсан цэцэн сэтэн аймгийн очин одоо ирээд Монгол төрхийн гүйцэлээ. Өөрөнгөний зүүн байдлаас сэнхрээс өсвөрчний алдар бибрээс спортын хороо их Монголын хүчтэй төвчөө Апо компани бүх Монгол улсын хурцсан цэцэн сэтэн баян цэцэн сэтэн ордолоо надад ч одоо баяр хүргэе. Өөрөнгөний гэрээ хүчтэй гэрээ аймгийн арслан тэнцэг боростон тэншин чиг алтан хөлтэй төгчүүдийн өдрийн бүх Аргангагийн хотын цэцэн хүрээтэй алтан бибрээс спортоо Соргошвар компани өгөө аймгийн аслан баасангийн шарав дөржөө хоригдуулсан. Чимэд дөржи баруун талд Португал нэхийн гүйцэлээ. Өөрхөн хожил төмийн хүрээд алдар спортоо зөвшөөрсөний 120 дугаар Анантин зам компани өгөө Монгол улсын цэцэн чимэд дөржи аймгийн арслан 80 эрдэнээр бүрдүүлсэн. 이래좀 어떤 아름다운 뱀이 목소리 용기 효과도 목소리 자 바로 갔다가 겨울에 나가 미행 곳에서 아름다운이 호떡tum의 허리한테 후juk 근육제 미팅 스포츠라 친하고 들어왔지 그 뱀이나 지금 건축 소리는 들었다사 휴먼족 나도시타 산행 호잉암ging 일주배지 오소리 온들 산타르프니 저도 회버렸다니 노르윈다와 국제 저도 회버렸다니 노르윈다와 아랑가암ging 호떡 소리 흐리야 알트르빈 그들이 스포트로 서르코스베르 컴파니였고 аймгийн авсан баасангийн шарав дөрж үзсэн чимэд дөржөөр дөрөвдөөсаа сайн хүү өнөөдрийн өдөр сан тайрхны дахилгын баяр наадмыг ивент тэтгэн зохион байгуулж байгаа байна. За хоёроо тэтгэгөөсөө сайн хүү Британий дөрвийн дөрөвсөө
Аранхай аймгийн хотод сумын харьяат бүхэлд бүхий дэвжээ хичиг спорт хорооны өвхө аймгийн ачин гожиг сөрөг болцгийн харцаа тэдэн содмоор дөрөв дөвч хөдөлгөөний хэмбэрт таад түр болоод таашаал гарч ирлээ. За өнөөдөр бас том өнгөтэй сайхан байгаа болоо. Хөдөлгөөний хэмбэрт таны 5-ын даа буюу түр болоод дахад аваа хэллээ. За синтний бацаа хараа Хааинхо Аранхайгийн хотод сумын харьяат албан спортроос саркашмэр натаа цацрах хангалтаны өвхөө аймгийн устан баасгийн шарав борцторч Аранхайгийн хотод сумын харьяат бүхэлд бүхий дэвжээ хичиг спортроо ажлын корпорацийн өвхөө аймгийн эцэг Матхайгийн гонцог сөрмийн хөө Сайнын хан аймгийн элдэн бэйлийн хошооны өндөр сан тарихны хоёр наадамд үзүүлэлээ. Хайрхнахаа наадам сайхан барилж төрүүлээ баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд хүчтэй сайхан барьж төрүүллээ. Өндөр санд хайрхнахаа наадамд эцгийн нутаг сайхан барьж төрүүлээ. Олон сайхан бүчүүдэж барьлаа. Тэгээд өнөөдөр сайхан барьж төрүүлж ирсэн. Зөвхөн сайхан барьлаа. Тэгээд нийт наадам зохион байгуулсан хүмүүстээ баярлалаа. Улсын чинь бат хоёр хата тэгээд цаашдаа ажил хамт хийсэн. Тэгээд хожоод сумын саркашмар компани хүмүүстээ сайхан бүхсээ. Тэгээд амжилттай сайхан барьж үзүүлсэн байна. Баярлалаа. Улам сайхан барьж солоох өнөрөө. За баярлалаа. Цагаан хайрхнахаа наадамд цагаар зүзүүрлээ баяр хүргэе. За баярлалаа. Өндөр сан тарихнаас барилдаанд үзүүлсэнд баярлалаа байна. Олон сайхан хөшнүүдтэй сайхан барилт байлаа. Тэглээ. Бас зөөлж ирсэн спортынхаа хайрганд бас сайн барилж хийж утсаа. Тийм ашигтай сайхан байлаа. Анжи сайхан барилт солоох өнөрөө. За баярлалаа. Арван засгаас цуутай наадами алтан дүүхийн хуудсан гэгээ мөртэй дэвчээ Юусын цагаан огондаа дэстэн моргоо Юусын цэнги гэдэг хүчлүүд надан чуулсан дэвчээ За өндөр сан тайрхны тахилга баяр наадмаар одоо олон сайхан одоо хүндэтгэлийн үйл ажиллагаанууд бас зохион байгуулагдаж байлаа. За тухайлбал одоо өнөөдрийн энэ сайхан баяр наадмыг ивент итгэн одоо зохион байгуулж байгаа зохион байгуулагч гэр бүлүүдэд Уранга аймгийн Хожирд сумын иргэдийн төлөөлөгчд урд засаг даргын тамгын газар за сумор нутгийн удирдлагуудын зүгээс одоо хүндэтгэл үзүүлж талархал дэвшүүлж за цаашдынх нь ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ирсэн бол за мөн одоо Уранга аймгийн Хожирд сумын угуул за өндөр сан тайрхан хариуцлага зүйд компани захирал Монгол Улсын өсгийдэр начин Ширмэнгийн Батхойгийн зүгээс за хамтран одоо бас өндөр сан тайрхныхаа тахилга баяр наадмыг бас сайхан зохион байгуулсан ивент итгэгч одоо гэр бүлүүдтэй болон за сумор нутгийн удирдлагуудад одоо бас хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан ингээд олон одоо хүндэтгэлийн одоо үйл ажиллагаанууд баяр наадмын төгсгөлийн одоо арга хэмжээний үеэр зохион байгуулагдаж байсан юм аа. За ингээд одоо эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид бүхэн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээрээ за Уранга аймгийн Хожирд сумын нутагт орших өндөр сан тайрхны тахилга баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлэг хүргэлээ. За нэвтрүүлгийг бэлтгэхэд бид бүхэнтэй хамтран ажилласан Хожирд сумын эрдэнэ төлөөлөгч урд засаг даргын тамгын газар баяр наадмыг зохион байгуулах комисс за мөн одоо бас баяр наадмыг ивент итгэх оролцсон нийт одоо гэр бүлүүдэд талархал дэвшүүлж энэ удаагийн нэвтрүүлгээ өндөрлөж байна. Ингээд дараа дараагийн баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.